Цар тахлын хямралд хамгийн хүн дээр өртөж ажлын байраа алдсан салбар бол жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид юм. Монголд 800 мянгаас 1 сая ажлын байр бий болгодог энэ салбарын уналт сэргэлт дотоодын эдийн засагт гол савлгааг бий болгож байдаг лээ. Эдийн засгийг сэргээхэд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн дэмжлэг болон цаг үеийн нөхцөл байдлыг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даа Баяраас тодорхойллоо. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбар бол Монгол улс төдийгүй бүхий л улс оронд хамгийн чухал стратегийн ач холбогдол салбар нь. Яагаад гэх юм бол тухайн улс орны 80-аас 90, зарим газар бүр 98% нь ажлын байрыг одоо бий болгодог ийм чухал салбар байхгүй юу? Тэгэхээр тухайн ямар ч улс оронд бол мэдээж үндэсний томоохон компаниуд байгаа. Тэр бол одоо улс орны эдийн засгт маш том хувийн оруулдаг. Жижиг дунд үйлчлэгээний салбар болохоор тухайн улс орны одоо хамгийн олон ажлын байрыг бий болгодог байхгүй юу? Одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбар Монголд бол 800-аас сая гаруй хүнийг ажлын байраар хангаад явж ирсэн ийм салбар. Гэтэл энэ цар тахлын үед бол маш олон жижиг дунд үйлдвэр үйлчлэгээнүүд үе хаалган хаалаа. Дээрээс нь одоо дампуурлаа зарлж гин, үйл ажиллагаагаа цомгодож гин, зарим нь үйл ажиллагаа нь маш их тоглолтож гин тэ. Тэгэхээр энэний цаана монгол хүмүүс л ажилгүй орлогогүй болоод ирнэ гэсэн үг байхгүй юу? Тийм учраас монгол хүмүүсээ ажилдаа орлоготой, дээрээс нь ажлын байрыг хадгалах тал дээр төр засгаас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Бүр энэ цар тахлын үед бол бүр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Жирийн үед л энэ маш чухал салбар байдаг гэсэн шүү дээ. Ер нь бол тэ. Гэтэл цар тахлын үеэр энэ хил гайл хааж байгаатай холбогдуулаад хүн эрүүл мэндэд эрүүл байхын тулд маш их нэмэлт зардлууд гарч байна. Тэ? Өвчин тусаар өвчнөө идэхин тулд одоо өөрөө төдийгүй хань ижил ах トゥ хамаатсан садангаа одоо аюулт өвчнөөс хамгаалахын тулд байгаа бүхнэл барьж байна. Дээрээс нь хүүхдээ сургууль сургахын тулд өөрсдийнхөө амьдрал ахуйг айтайгаа авч явахын тулд энэ бүх юм эдийн засгт уяатай учраас нэг талдаа эдийн засаг нөгөө талдаа нөгөө тал дээр цар тахал хоёулаа чухал байхгүй юу? Тэ? Цар тахлаас эрүүл мэндэ хамгаалах хэрэгтэй, нөгөө талдаа эдийн засгаа идэвхжүүлж ард түмнээ хамгаалах хэрэгтэй тийм үү? Наад захын нөөцнийхээ шуудааг бид үйлдвэрлэж чадахгүй 6 тэрбум төгрөг одоо хятад руу өгнө гэдэг асуудал эргэлдэж байна тийм үү. Тэгэхээр яагаад энэ түлшний шуудаага Монголын компаниуд дээр тендер зарлаж болохгүй байгаа юм. Тендер зарлаад үнэхээр хийх газар олдсонгүй гэж сая одоо урагш нь явуулах шийдвэр гаргаж байвал бас ойлгоно тийм үү. Тэгэхгүйгээр л шууд одоо сая шуудаа 6 тэрбум урагш нь гаргахаар боллоо л гэдэг мэдээг шууд цацж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч байсан манай баялаг дэмжих холбооны одоо дэргэд бол маш олон таар шуудаа ойдын үйлдвэрүүд байдаг тийм үү. Тэн дээр бол тэн сонгон шалралтыг хийгээд үнэхээр нь одоо эдгээр нь сая шуудаа хийж чадахгүй юм байна. Сая болоо гэхэд ядаж 100 мянган шуудааг нь бол Монголдо хийхэр боллоо. 900 мянгаыг нь хятад улсаас авахар боллоо гэж одоо бас ярьж болно шүү дээ тийм үү. Шууд л одоо бүгдийн 100% гаднаас авах гэж байгаа нь бол одоо нэгдүгээрт одоо Монгол улс үндэсний үйлдвэрлэл байхгүй юм шиг тий их муухай тийм санаарчл байна л да. Тэгэхэд Монгол улсад чинь бол одоо бас мууж гисэн бас жижиг дунд үйлдвэрүүд, үндэсний үйлдвэрүүд бас цөөхөн тоогоор байгаа шүү дээ. Бас хийгээд байгаа. Бас огт хийхгүй биш. Гэхдээ хятадын хил хаагдахад саяны сарын хугацаанд ямар бүтээгдэхүүнүүд доголдож байна, ямар бүтээгдэхүүнүүд тасарч байна гэдэг нь ер нь бол Монгол улсад тэр чиглэлийн босруулах үйлдвэрүүд нь байхгүй байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр одоо ингээл апо гэхэд одоо нөгөө сабагда бол лааз мааз одоо тавч хэрэгхэд галгараа уут муу тэгэл бүх юм ингээл тасарч ийн гэдэг албан ёсоор сошиал орчинд одоо мэдээлэл хийж штэ тий. Энэ чинь бол үндэсний том үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн тасалдахаар жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн яахан тодорхой бидтэй тий. Тэгэхээр л угаасаа жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа шууд зогсож байгаа гэсэн үг байхгүй юу? Том компаниуд нь одоо зогсох гээд байхад жижигхэн компаниуд алидийн зогссон, алидийн дампуурсан, алидийн аялын байраа цомгтгоцсон маш олон мянган хүмүүс ажилгүй орлогогүй болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар юу вэ гэх юм бол энэний хамгийн гол юм бол Монгол улсад босруулах үйлдвэрүүдийг л одоо барьж байгуулах хэрэгтэй байна гэдэг харагдаж байгаа. Тэгэхээр одоо босруулах үйлдвэрүүдээ дэмжиж босруулах энэ цар тахлыг л танилцуулаад босруулах үйлдвэрүүдээ жоон хөгжид авчмаар байгаа байхгүй. Тэгвэл бид нар ингээд наад захын одоо цаамч бижэгээ хийхэд энэ даавыг нь гаднаас авдаг, товчоо авдаг, тий, цахилгаанаа авдаг, тий. Бараг бүх юм бол гаднаас авч штэ тий. Бид нар өөрсдөө бол оёод шидээд юм уу ингээд тариад ургуулад ингээд явж болж байна тий. Тэгэхэд одоо бид нарийн ногоогч гэсэн бид нар урд нь бол одоо дотооддоо бараг бүгдийн чухал хийдэг болчлоо л гэсэн тэгэл хил хаахад хотлол болж байгаа байхгүй тий.
ихэнх гаднаас авдаг байсан байгаа байхгүй юу. Өндөг тухайн хатуу хөлрөөний үед яадаа те. Өндгийг бид нар дотоод хангаад байна л гэсэн. Бас л өндөгний дөнгөж 50% хөрөгтэйг үедээ л дотоод хангадаг байсан. Тэгэл бид нар чинь хатуу хөлрөөний үед бол могооноор нь хүртэл өндгийг оруулж ирж илээ шүү дээ те. Нөгөө зам тээвэр зогсцсон. Яг энэ одоо цар тахлын үед буюу 2020 оны 1 сараас Монгол улс өндөржүүлсэн бэлэн байлд зарлахад хамгийн анх 4800 жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэлтний үйл ажиллагааг зогсоож ирсэн. Энд бол жижиг цаг засвар, одоо ресторан, ганц, хотел, савн гээл массажны газрууд гэх мэтлэн гээ бүх жижиг дунд үйлдвэр үйлчлэгээнүүд хамгийн түрүүнд зогсож байгаа. Дээрээс нь одоо энэ том захвууд байна тийм ээ. Захвуудалдаачд эдгээр бас ингээд зогсож ирсэн тийм үү. Тэгэхээр энэ хамгийн их одоо энэ цар тахлаас үүдж хохирол амсж байгаа салбар бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбар байна. Тэгэхээр энэ хохирол амссан энэ салбарыг өнөөдөр Монгол улс эдийн засгийн хувьд, бодлогын хувьд одоо яаж дэмжих юм бэ гэдэг нь аюул чухал байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бидрээд одоо энэ 11 сарын 19-нд зохион байгуулах байгаа формоор энэ гарц шийдэл, энэ зөвшөөрлөлтийг ярих хэрэгтэй байхгүй. Бид энэ нэгэнд одоо цар тахлаас үүдсэн дэлхийн хэмжээний энэ том одоо аимшигт өвчин одоо эдийн засгийн хямралыг бол Монголыг тойрсон дайраад өнгөрлөө. Тэгэхээр бид нар энээс яаж хурдан гарах уу? Гарахгүй маа гэхэд цар тахлаас өмнөх эдийн засаг руу яаж хурдан орох вэ гэдэг дээрээ бид нар ярилцах хэрэгтэй байхгүй.